Ерөнхий сайд оюун эрдэнэ өчигдөр чуулганы уралдаанд суугаагүй чөлөөтэй байсан. Өнөөдөр мөн чөлөө авчээ. Түүнийг эзгүй хойгуур танхимынхан сайд нар улсын хурлын дарга амар уйсгаланд загнуулаад амжив. Улсын хурлын дарга амар уйсгалан сайд нар чуулганы уралдаанд чөлөө цаваараа оролцохгүй шүү хэмээн бухимдаад амжсан. Тэрээр энэ үгийг ерөнхий сайд оюун эрдэнэд мөн хаялаж хэлсэн үү? Сайд нар орж ирье. Асуултанд хариулъя. Сайд нар орж ирэхээр хариулт өгүүлнэ. Жохо ухамсартай байл та сайд нараа. Сонсоод байж нэг та гэж чинь хариулах гэж сууж өгсөй үстэй. Нэг төсөв хэлцэх, төсвийн хөрөө хэлцэх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө ярих энэ асуудал дээр нэг сайд нар сууж байгаад хариулж ячаа гэдээ одоо шаардаж бас хэлсэн шүү дээ. Нэг чуулганы уралдаанд заваараа орж ирж хариулт өгж байгаа юм шиг хэлбэрээр яваад байдаг. Хүн хүндэтгэлтэй хандвал хинч бусд нь эргэл хүндэтгэлтэй л ханддаг шүү дээ. Тэгээ хүндэтгээд асуудлыг нь бариад яваад ах тусам давраад эднүс яад ингэж бодоод байгаа юм уу? Араа шүтээ үзүүлвэл хин чаанч үзүүлж чадна. Гэхдээ төрийн ажил тэгж явах зохимжгүй.